За дараагийнхаа бодлогыг бодно. Одоо 38. За Pan Digital өвчөр. Pan Digital гэхээр одоо Pan гэхээр юу гэсэн үг юм бол мэдхгүй байгаа. Pan America гэж байдаг те. Pan. Наа чи хайрлын 5 мөн болчихно өстэй. Цифрээр дүүрэх гэсэн үг болох юм болоо. За цифрээр дүүрэх гэсэн юм болж байгаа юм шиг байна л да. За цифр болгох нэг оромжлоход явчихдаг. За Pan Digital-аар нь л явчих юм. Хэцүү юм бэ. За бодлогын өгүүлбэр маань ингэж байна. 38. 192-ыг 1 2 3-т үржүүлэх нэг юм харж байна те. Тэгээд энэ сүүлийн үржүүрүүдийг нь 3 үржүүрүүдийг энэний 3 үржүүрүүдийг ингээд залгаад ичвэл ингээд 1-9 хүртэл тоонууд бүгдээрээ 1 орсон 9 оронтой юм төгсөж байгаа байхгүй. Тэгээд 1-9 хүртэл тоонууд бүгдээрээ 1 удаа орсон 9 оронтой тоог болохоор бид нар юу гэж хэлэх вэ гэхээр $192-ийн 1 2 3 192-ыг 1 2 3-аар үржүүлсэн үржүүрүүдийн залгаас гэж байгаа байхгүй юу. Тэгээд эсийг бас яг хэд гэж болно гэж байгаа байхгүй юу. Эсийг 1-5 хүртэл тоонуудаар үржүүлэнгүүт бас нэг Pan Digital 9 оронтой тоо гарч ирэл л дээ. Тэгээд энэ нь болохоор 9-ийг 1 2 3 4 5-аар үржүүлсэн үржүүрүүдийн залгаас гэж байгаа байхгүй юу. За тэнгүүд ямар тоог нэгээс n хүртэл n-1-ээс ирсэх байгаа шүү дээ. Ямар тоог нэгээс n хүртэл дараалсан тоонуудаар үржүүлэхэд хамгийн их одоо 9 оронтой Pan Digital тоо гарах вэ гэх юм уу. Ямар тооны нэгээс n хүртэл тоонуудад биш ээ. Нэгээс n хүртэл тоонуудад үржүүлээд үржүүлүүдийнх нь залгаас нь Pan Digital байхад одоо тийм Pan Digital үржүүлүүдийн залгааснууд дундаас хамгийн ихийг бол ёо за хэмэтгэхгүй хийлээ хуурч хашглаа. Юу гэсэн үг шүү дээ. Тэрээ хариу хэрвээ энэ хоёр байдаг өөр хөлбөр байдаг бол энэ манай хариу гэсэн үг шүү дээ. Арай их нэмжинтэй арайч байх. Тэгээ хариун чирэг өөр юм болчихно. За тэгэхээр биднэрт бол нэг юм нэгэн K гэдэг тоо байгаа. K гэдэг тоо бид нэр
К гэдэг тоог яаж бичмээр юм бэ те? Залгаас ч одоо яаж чтэй юм бэ? Стер гэж те. Стер К өрчгөн 1 нэмэх нь стер К өрчгөн гэх мэтчлээ гэдэг юм. Стер К өрчгөн нэмээ л да. Одоо энэ нь болохоор ер нь бол ямар нэгэн A B C D E F G H I гэсэн хэлбэртэй 9 оролтой тоо бүтээх ёстой. Өөрөөр хэлбэл цифрүүдийн ялгаатай гэсэн үг шүү дээ. Цифрүүдийн ялгаатай 9 оролтой тоо үүсэх бөгөөд A-с I-д нь үүсэх буюу тэнцүү үүсэх буюу тэнцүү бөгөөд ондоо ялгаатай тий. Ялгаатай B гэх мэтчлэн H ялгаатай I. Танай нэмэрхүү төвчмөн чиглэлээр бичиж. За энэ зүгээр бид нэр бодлого бодохдоо ашиглах аргалгаануудаа л бичиж юм л. За хичнээн боломж байгаа. За хичээчд ер нь бол бид хамгийн доотлолтой 2 удаа үржүүлнэ гэсэн үг. Энэ хамгийн доотлолтой 2 байгаа. Тэгэхээр нэгээс ирсэх учраас. За тэгэхээр 9 оронтой хамгийн их тоо чинь 1 2 3 4 5 тоохоор бидний макс тоо гарах хэрэгтэй тийм. Тэрнээс цаашаа гэж байхгүй шүү дээ. Төвчгөндөө бол гэсэхтэй. Дүү. Таах энэ хэлбэртэй л байж байгаа. За бид нэр бол энийх баах нь 2 энэ хүртэл явна. Тэнгүүтээ богтоонуудыг үржүүлэл нэмээ яваад тахал л дээ. За арай хэлбэрээр нэг яаж бодож болох юм бол доо. Энийг хоод байж болох юм тий. Биднэрт хэдэн боломж байгаа вэ гэхээр энийг хаагаад гэх юм бол биднэрт фишинг бактериал боломж байгаа. Тэгэхээр бид нэр ийм тоон дээр ажилласнаас энэ тал тоон дээр нь ажилласан дээр хаа тий. Тэгэхээр зөв үржүүлээд нэмээд явчих. За. Манай энэ олох гэдэг хариуч нь бол амар их тоо байгаа байхгүй. Амар их чинь шиг яах вэ гэхдээ шоронтой гэдэг чинь ядаж 100 сая. Өсөг өрчгөн 100 сая гэж бас л их л дээ. Өөр линк чи. Өөр гүлгч. За ясгэлээд тэгээд IMAX нь болохоор 987654321 он 2. Өгөхтэй энэ хүртэл явна. За тэгэл ингэж болно те. Тэгээд манайд чинь string to string гэж байгаа те. String дээр
Тэлтэй байгаа. За шүү дээ. Тэгэнгүүт string за бид нэг s-ийг үүсгэж байгаа. За одоо nested тэнцүү to string I тэ за алцсан. Одоо хоёр дахь давтал j-тэй тэнцүү 2 хэмжээний явуулаа. N-тэй тэнцүү 2 n-ээс багаараа and s-ийн ертөн s багаараа байвал байна. Ийм давталт хийж. За одоо бид нар яах вэ гэхээр s дээр нэмэл яваад байна шүү дээ. I үрждэг нь 1 string гайгүй. Тэгээд энийг pan digital байна уу шалгана шүү дээ. Pan digital is pan digital хичтэй 9 s pan digital 9 нөө гэхдээ нэг ингэж болно. Нэс pan digital яхахын тулд энэ чинь 9-оор тагсдаг шүү дээ. Тэш pan digital байвал дөрөв. За манай s бол is pan digital. За энэ төрлийн дотор авчралт. Ааны дамжуулах шаардлага байхгүй шүү дээ. Global авчирч явж байгаа учраас за гэл явчих юм л да. За pan digital гэдгийг шалгана гэхээр ингэжтэй шүү дээ. 1 2 3 4 5 6 7 8 9 гэдэг бүх цифрүүд орсон байна уу гэдгийг шалгах гэдэг байгаа шүү дээ. Тэгэхээр ингэчээ. Хаарлна. Хаарлал болчих шүү дээ. Гэсэн үг шүү дээ. Бид өмнө нэг хийжсэн. Юу гэхээр тгийг хаар хоёрын нэг зэрэг. Өнө хаар чинь зэрэгтэй адилхан болоо наачтай. За хоор шүү. Энэ хоор авчижээ. Хоёрын нэг зэрэг. Хоор хоёрын хоёр зэрэг мэтчлэн хоор хоёрын 9 зэрэг. Энэ хэд вэ гэхээр ер нь бол 2 дээр нэмэх нь 4 нэмэх нь гих мэтчлэн 29 зэрэг чинь 520 шүү дээ. 520. Тэгэхээр энэ чинь хэрвээ
ер нь бол 1024-өөс хасах нь нэг л байдаг л да. Нэг байхгүй байгаа учраас. Хоёрын талын системийн тоо гэх юм бол 1 2 3 4 5 6 7 8 9 гэсэн ийм хоёрын талын системийн тоо гэсэн үг байхгүй. Ийм хоёрын талын системийн тоо бол binary. Гэхдээ нарийнх нь нэг байхгүй шүү дээ. 9 ширхэгтэй. Тэгэхээр ийм хоёрын талын системийн тоо гэсэн үг байхгүй. Энэ бол тэгэхээр энэ чи 10-д 1022 гэхгүй. 1022. Өөрөөр хэлбэл бид нэр 9 ширхэг хоорол хийчихнэ гэсэн үг. Цифр болгоноор 2-ын зэрэг дэвшүүлэл нэмээд байна. Үржил хоорлоод байна гэсэн. Тэгэхээр энэ гарна. Тэгээд ялгаатай бол бүгд ялгаатай бол юм гарна. Хэрвээ бүгд ялгаатай биш ямар нэгэн байдлаар 1-9 гэдэг цифрүүд л байгаа шүү дээ. Ямар нэгэн байдлаар өөр цифр орж ирэх юм бол тэг ч юм уу те 1 ч юм уу цифрүүд нь ингээд 1-9 биш. Энэс өөр тоо юу 1-9-өөс өөр хөлбөрлөг байгаа тохиолдолд хоёрын талын системийн одоо ийм тооны хувьд энэ хоорын хувьд 2-ын 1-9 гэсэн энэ нийлбэр нь байж чил энэ гарна. Үгүй бол энэ хоор гэдэг үйлдэл чинь мөн чанараараа ямар нэг хоёр нийлбэр нь устдаад авах байхгүй юу те. Эсвэл хоёрын тэг зэрэг нэмэгдэж мэмэгдээд. Эсвэл энэ хоор чинь бие бинийгээ устгадаг үйлдэл шүү дээ. 9 цифр 2 одоо энд хоёр дахь дээр нь хэрвээ ийм байж байвал энэ 20 цифр байхгүй 9 цифр 2 орсон байлаа гэж бодоход 29 зэрэг хизээч энэ нийлбэр дээр орохгүй гэсэн болчихж байгаа байхгүй. Тэгэхээр бид хоёр талын талын системд шууд ийм тоо болчихно. Амар багасч чинь гэсэн. Зөвхөн ийм байж чил 2 болно гэсэн. За энэ санаагаар хоор гэдэг үйлдэл дээр л ашиглах гэдэг юм л да. Тэгэл 9 цифр 1-9 цифр гэдэг л зайлшгүй л орсон байвал энэтэй тэнцэн өөр цаг өгөөд хүрэлцээтэй л тийм л байна. За. Тэгэл л та. Эсэн хоорт тэнцүү нэгийг shift left гэж байна шүү дээ. Shift left-ийн гэдэг чинь хоёрын зэрэг гэхгүй. Shift left гэж байгаа. Тэгээд IMAX цэцэд бидний хариугаа стринг байлгасч болох юм шүү. Манаас чинь гайхамшигтай шүү дээ. Бас гайтай шүү. Шалгаж чадна шүү дээ. Түлээ. За шиг. Структурын функцийг ашиглахаас. Хоёр эсвэл шүү дээ. Нэг сан болгоч. Хэрвээ сан төвчүүн гараад. За ийм байвал бид нэр манай юу ч пан дижитал болсон гэсэн тийм. За пан дижитал болсон гэсэн. Пан дижитал болсон бол за одоо бид энэ саунд дахиж хэрэггүй болчихсон. Энийг шууд стер юула стер 2 unit стер 2 unit энэ чи яац юм. Стер энэ минь одоо юу болоод байна? Дутагдaltaй авч шүү дээ. За энэ
Эндээс бид нэр цифрыг ялгаж авах та. Тгийг хасч штэ тэ. Хасах нь. Тгийг хасч штэ. Тэгээд энэ талхаж штэ тэ. За энэ ингээд аяж авах чинь тэгэл. Энэ болохоор S man. Тэгээд if some манай хариунаас ирсвэл энийг бол товчхондоо гэж байна. Хариу max солуулсан. За одоо нэг хариугаа just ямар ч алдаагүй бичээгүй. Нэг алдаа байна уу? Алдаатай юм хийсээр байгаа тест нэрээ. Залхаж шүү. Иччин шүү. Янда. За хязгааргүй давталтыг хийсэн. Ингээд гэж. За энэ баг and using link анаас баг гэж яатлаа бүтлгүй юм бид. Энэ маань хязгааргүй давталт болно гэж байхгүй шүү дээ. Маш бага тоо хийж байгаа даа. Энэ ч амар их тоо шүү дээ. 400 сая шүү дээ. Энэ ч юм биш шүү дээ. Бид нар залгаж шүү дээ. Бид нар 5 оронтой энэ доотлол нь 2 байна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр нэг ийм тоонууд үүсэх хэрэгтэй байхгүй юу? A B C D F G H I гэдэг. Тэнгүүт энийг л 2 цоочих хэрэгтэй байхгүй юу? Бид нар тэр макс нь л тэр level дээр явах. Өөрөөр хэлбэл 9 8 7 6 5-ыг ах нь 2 тэнцүү за энэ хэдий. За 5000 гар штэ. 50,000 ч гарахгүй дээ. За яах. Тэгээд бид 50,000-ыг үрчгэн нэг гингүүтээ дахиад 50,000-ыг үрчгэн 2 гэдэг ингээд залгах штэ. Энэ ч 100 болчихлоо. За тэгэхээр ингэчлээ тий. Хэдэн орд болчихно. 11 орд болчихно бүр. Тэгэхээр 50,000 болонгот бүр юу лээ? 50,000 дээр очиод манай хоёрхан нэг юм уу нэг хоёроор үржүүлээл залгахад л 10 орон гос хитэрчин л дээ 9 орон гос хитэрчин л да. Баталгаатай хитэрнэ. Тэгэхээр энэ бол бидний хязгаарахгүй. Тэгс чинь би амар том хязгаар тавьчих. 50,000 багт хангалттай.
Харин энэ гинэ. Энд л болчихно л та. Ийм л бодолт байж болж байна. Энэс ч гоё бодолтод байж болно шүү. Тэгээд гоё бодолт байвал хуваалцаарай юмс. Ярилцсан шүү. За яг хөө гэхдээ оптимиз хэрч нэг энийг ч нэг оптимиз хийгээд. Нэг сүртэй үр дүнд хүрэхгүй хаа. За нэг иймэрхүү л бодолтой энэ. Анагалан стай 2 string хоёрыг ашигласан шүү. За таслаа.